Энэ удаагийнхаа бичлэгээр 2018 онд нээлттэй хийсэн Филиппиний хайр дурлал төрлийн Wi-Fi-наас харшилтай охин киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Шасгийсэн жинхэнэ солонгос хоолны амтыг Юнагаас. Солонгосын уламжлалт амтыг орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарттай хослуулан дээд зэрэглэлийн соёлтой үйлчилгээг Юна үзүүлдэг. Мөн чанар стандартыг баримтлан дасралтгүй хөгжиж үйл ажиллагаагаа сайжруулан ажилласаар байна. Хайртай хүмүүсээ баярлуулах хамгийн амттай сонголт Юна. Хайртай бүхэндээ жинхэнэ амтыг мэдрүүлээрэй. Та 77 Тэг 4 11 дугаарт залгаад гэртээ хөргүүлээд аваарай. Хайртай бүхэндээ Юна ресторан. Арис Мача 2 бол ахлах сургуулийн сурагчид бөгөөд тэд цэцэрлэгт байхасаа хойш л найзалсан юм. Нэг өдөр Арис сургуулийнхаа гадаа нэгэн хөөрхөн охиныг анзаарах ба түүнд шуутган л татагдана. Мача Арисыг шоолж явах үед өнөөх шинэ охин тэдэн дээр ирээд захирлын өрөө хаана байдгийг асуув. Арис хэсэггүй хугацаанд тулгамдж байгаад дараа нь тэрээр түүнд захирлын өрөөг зааж өгч тусалдаг. Дараагийн хэдэн 7 хоногийн турш Арис өнөөх охины талаар бодсоор. Улмаар тэрээр сургуулийнхаа хүүхдүүдээр дамжуулан охины нэрийг Норма гэдгийг олж мэднэ. Нэг өдөр Арис сагсан бөмбөгийн талбай дээр сургуультай нэр хүндтэй дүүтэйгээ уулзахаар ирдэг. Энэ үед Норма найзтайгаа ирэх ба тэрээр түүний дүү Лиотой болцож байгаа гэдэг нь тодорхой болдог. Үүнийг мэдсэн Арис сэтгэл нь шархалдагч нүүрэн дээрээ үүнийг илэрхийлсэнгүй. Оройн хоолны үеэр тэрээр Лиогоос түүнтэй болцож байгаа нь үнэн эсхийг асуудаг. Гэтэл Лио түүнтэй өмнөх харилцаанаасаа болоод болцсон ч одоо Норма түүнд таалагдж эхэлж байгаа гэж хариулна. Улмаар Арис тэдний харилцаанд саад хийхийг хүсээгүй тул Норма өөрт нь таалагддаг гэдгийг дүүдээ хэлсэнгүй. Өдөр бүр Арис тэдний хамт байхыг нь харж сэтгэл нь гуниг тавтана. Хэдийгээр тэр тэднийг тоохгүй байхыг хичээсэн ч Инстаграмаар нь дүүрэн хосуудын зураг байх нь төвөгтэй. Тэрээр Нормагийн хаягнаас тэднийг хамтдаа байхыг харахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Амралтын нэг өдөр сурагчид сургуулийн хөтөлбөрт бэлдэж байх үед Лио Арис руу залгалаа. Лио Норматай баг зэрэг маргалтсан болохоор Арисаас түүнд утсаа өгөхийг хүснэ. Энэ үед гэнэт Нормагийн хамраанаас цус гарснаар Арис болон Нормагийн сайн найз Марго нар түүнийг угаалгын өрөөрөө авч явв. Дараа нь түүнийг зүгээр болчихлоо гэж бодож байтал гэнэт Норма ухаан алдан ундаг. Улмаар тэрээр шуутган л эмнэлэгт үргэлдэж томографийн шинжилгээнд орно. Эмч шинжилгээний хариуг хараад онцгийн аюултай зүйл харсангүй. Гэтэл Норма нуруунд дээр нь хачин тууралтай гарсан болохоор өөрт нь ямар нэгэн зүйл дутагдсан байх гэж хэлнэ. Лио Арис хоёр эмнэлэгт түүн дээр ирлээ. Норма сургуулийн угаалгын өрөө толгой иргэдэггүй ганц газар болохоор эдгэх хүчтэй байх хэмээн хэлдэг. Бусд нь үүнийг санамсаргүй тохиолдол гэж бодож байгаа бол Арис энэ үзэгдлийн талаар судалж эхлэнэ. Тэрээр хэдэн цаг интернетээр судалсны эцэст цахилгаан соронзны хэтэ мэдрэгшил гэх оншийг олно. Тэгэхээр Норма утас болон бусад төхөөрөмжөөс ялгарах цахилгаан соронзон долгионд харшилтай гэсэн үг юм. Утасны сүлжээ байдаггүй, сүлжээгүй орчин учраас Нормад ариун цэврийн өрөө илүү дээр санагддаг байсныг Арис олж мэднэ. Арисын тухайгаа хэлэхэд түүний ээж унтлахын өрөөнч бас сүлжээгүй байдаг болохоор Норма орондоо 50 унтаж чаддаг гэж хэлдэг. Үүнийг сонссон эмч тийм хам шинжээс болж өвдсөн гэдгийг нотлох арга зам байхгүй гэлээ. Нотлсон байлаач энэ төрлийн хам шинжийг эмчлэх аргыг олоогүй гэж хэлв. Ингээд Нормагийн гэр бүлийнхэн зүүнний эмчилгээнээс эхлээд янз бүрийн эмчилгээг дуршиж үзсэн ч нэмэр болсонгүй. Лео найз охиндоо маш их санаа зовж байгаа тул сагсан бөмбөгийнхөө тэмцээнд маш муу тоглоно. Лео Нормагийн эргэн тойронд байснаасаа болж ядарч байгаа ч түүнээс илүү сагсан бөмбөгөө сонгох нь буруу мэт санагдаж байгаагаа Арис хэлдэг. Нормагийн биеийн байдал эмчилгээ хийх бүрт улмал дорцсоор байх ба 2-7 хоногийн дараа гэхэд тэр бараг л алхаж чадхаа болно. Улмаар гэр бүл нь Нормаг хөдөө байдаг Wi-Fi юм уу эсвэл электрон төхөөрөмж ашигладаггүй өвөө эмээгийнх нь гэрлөө явуулахаар шийдэв. Норма тэр бүс нутагт амьдрал биений илүү дээрдэх болно. Нормагийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байгаадаа баяртай байлаа. Гэсэн хэдий ч тэрээр интернетгүй болохоор Лиотой харьцаж чадахгүй гэхээс санаа нь зовсоор. Энэ хооронд Нормаг эзгүйд түүний хамгийн сайн найз Марго түүнийг жирэмсэн болсон хэмээн цуурхал тараадаг. Энэ тухай Мача сонсоод Арист дуулгалаа. Лио амралтын өдрүүдээр Норма дээр очиж байна гэж амласан ч тэрээр замдаа төөрч гэрлүүгээ буцаж ирнэ. Энэ хооронд Арис Мача хоёр Нормагийн ээжийн хамтаар түүн дээр очсон болохоор төөрсөнгүй. Энэ үед өглөө тэднийг Лео дагаж ирэх байсан ч сагсан бөмбөгийн бэлтгэлээ илүү дүүтсэн болж таардаг.
Норма Wi-Fi байхгүй тул бүтэн 7 хоног түүнтэй харьцаагүй болохоор урам нь хугарна. Дараагийн амралтын өдрүүд мөн адилхан өнгөрлөө. Арис Мача хоёр түүн дээр бэлэгтээ ирдэгч Норма өөр дээр нь ирэхгүй байгаа найз залуу Леого догдлон хүлээсээр. Харин Арис түүнд туслах цахилгаан соронзон долгионыг хазайлагдаг цагаан тугалган малгай хийдэг. Норма Арист өөрийг нь эдгэхийн тулд маш их зүйл хийж угаад нь талархаж байгаа ч Лео энэ бүхнийг хийсэн ч болоосоо хэмээн битүүхэндээ хүснэ. Дараагийн удаа ирэхдээ Мача Нормад Маргао түүнийг тохурах чухал зурвсыг харуулдаг. Ингээд тэд Маргаод сургамж өгөхөөр шийдэхэд Арис энэ төлөвлөгөөнд нь эргэлзэнэ. Дараа нь тэд Арисыг Маргаотой адилхан хиймэл үсэ зүйлгэж зургийг нь авлаа. Тэгэд Мача чаталж Маргао Норма хоёрын хамт байгаа мэт зургийг нь нийтэлж Маргао Нормаг хүчилж үр хөндлөлт хийлгсэн хэмээн биччихдэг. Гэсэн хэдий ч энэ зурвасны скриншот сургууль даяар дарахаж сургуулийнхаа Норма үнэхээр үр хөндүүлэлт хийлгсэн гэдэгт итгэснээр тэдний төлөвлөгөө эсрэгээрээ эргэнэ. Дараагийн амралтын өдөр Лео анх удаа Норма дээр зочлоо. Норма түүн рүү догтлон очиход Лео түүнийг цааш нь түлхдэг. Учир нь Леогийн багийнхан болон дасгалжуулагч нь үр хөндлөлтийн талаар мэдсэн ба Леог хүчээр үр хөндлөлт хийлгүүлсэн гэж боджээ. Эннээс болж Леогийн сагсан бөмбөгийн карьер бүхэлдээ унаж магадгүй тул тэр Нормад уурлана. Норма уучлалт гуйсан ч Лео сонсохыг хүссэнгүй. Тэгээд түүнээс салж байгаагаа хэлээд хот руугаа буцдаг. Улмаар Нормагийн сэтгэл нь шархалж нойр хоолндоо муудснаар эдгэрх нь удаашрна. Хожим Норма эмээгээс урмын үгийг сонссны дараа Лео руу уучлалт гуйж өөр дээр нь ирэхийг хүссэн захидал илгээв. Юна ресторан. Тэгэр Лео захааг авсан ч уншилгүйгээр үйлчлэгчээсээ захааг хаяхыг хүснэ. Харин Арис Нормаг өвдөж байгаа болохоор Леогийн өмнөөс түүн рүү хариу бичдэг. Ингэснээр тэд хоорондоо өдөр бүр захаа солилцож эхэллээ. Захиануудыг унших тусам Норма Арис бичиж байгаа гэдгийг мдээгүй болохоор Леод бүрч ихээр сэтгэл алдарна. Улмаар Норма түүнээс хариу хүлээж өмнөхөөсөө илүү аз жаргалтай болж эхэлдэг. Нэг өдөр Мача Арис Норманаар дугуй унаж ойр хаваараа зугаална. Зугаалж явахдаа тэд хүүхдүүд утсан тоглоомоор тоглож байгаатай таардаг. Тэгэд найзууд тус утсыг туршиж үзэх боловч ажилсангүй. Ажиллахгүй байгааг мэдсэн Арис утсан тоглоомыг ашиглан Нормад хайртай гэдгээ хэлнэ. Үүний дараа тэд досгоны хилийн гүүрлөө явдаг. Гүүрний цаана Нормагийн зочлохыг хүссэн гэхдээ биеийн байдлаасаа болоод очиж чадахгүй байгаа хавцал байв. Гэтэл Арис цагаан тугалгаан цаасан малгай нь үнэхээр ажиллаж байгаа эсхийг шалгахыг уриална. Гэсэн ч Нормагийн хамарнаас цус гарснаар тэд гэрлүүгээ яралтай буцаж түүнд тусламж үзүүлдэг. Энэ үед Арис гүүрэн дээр буруу санаа гаргасандаа харамсахад Норма түүнд зүгээр гэдгээ хэлнэ. Дараагийн 7 хоногт Нормагийн төрсөн өдөр болно. Түүний эмээ тэднийг төрсөн өдөрт урихад Норма Леог ирээсэй гэж хүсдэг. Арис Мачанараа дэлгүүрт байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Мача Арисыг Леогийн өмнөөс захиа бичдэг гэдгийг нь мэддэг болохоор түүнийг Нормад үннээ хэл гэж зөвлөдөг. Хэдийгээр үннээ хэлэх нь зөв гэдгийг Арис мэдэж байгаа ч Нормагийн урмыг нь хугалахыг хүссэнгүй. Нормагийн төрсөн өдөр нь болж Леог тэсэн ядан хүлээнэ. Арис төрсөн өдрөөр нь Нормад машиныг хөнгөн цагаан тугалган цаасаар бүрж түүний очихыг хүссэн хавцал руу хүргэж өгөхийг хүсдэг. Тэрээр захилгаан соронзон хазаалтын талаар илүү их судалгаа хийснээрээ машин нь малгайнаас илүү үр дүнтэй байх болно гэж боджээ. Тиймээс гурвуулаа туршиж үзснээр энэ нь үнэхээр үр дүнгээ өгнө. Тэгэд тэд хавцал руу очиж нар жаргахыг хамтдаа хардаг. Тэд өөр зүйлийн талаар ярилцж байх үед Норма өвтгөөсөө өмнө нисгэгч болохыг хүсдэг байсан ч мөрөөдлөө хаяхаас өөр аргагүй болсноо ярина. Харих замдаа Мача тэднийг хэсэг хугацаанд үлдээж Арис Нормад үннээ хэлдэг. Хэдий сандарсан ч тэрээр загтлыг Лео биш өөрийгөө бичсэн гэдгийг түүнд хэллээ. Үүнийг сонсоод Норма цочирдож яг юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Уг нь Нормагийн хувьд Леотой харилцах харилцаа нь хэвийн болсон гэж бодож байсан болохоор одоо ч Лео ууралсан хэвээр байгаа гэж бодохоор зүрх нь шархлана. Тэд чимээгүйхэн гэртээ харих боловч Лео түүнийг үүдэнд нь хүлээж байхыг харснаар гинтийн үйл явдал боллоо. Лео Нормагаас уучлалт гуйснаар тэд эвлэрдэг. Гэсэн ч Нормагийн хувьд Арисын тухай бодол толгойноос нь салсангүй. Энэ өдрөөс эхлэн Норма Лео хоёр хэвийн байдалтай эргээ орлоо. Гэсэн ч тэд хамтдаа цагийг өнгөрөх бүрт Лео сагсан бөмбөгийн бэлтгэлдээ ядарч байнга л нойрмог нурмгар байдаг.
Норма Леогийн байдлыг ойлгож байгаа ч үнэн дээр бодит амьдрал дээрх Леогоос илүү захиан дээрх Лео түүнд таалагддаг гэдгийг ойлгоно. Нэг өдөр сургууль дээр Арис руу нэгэн охин ирээд "Лео гуцаа ав" гэж хэл гэв. Гайхаж хэрэгэлцсэн Арис охиныг хэн болохыг асуухад охин өөрийгөө Леогийн найз охин гэж хариулдаг. Маргааш нь Арис Леотой найз охин гэх охиныхын талаар ярилцахад Лео Нормагаас салсныхаа дараа түүнтэй болцож эхэлсэн гэдгээ хэлнэ. Гэсэн ч Лео Нормад хайртай салсныхаа дараа гүнхтэй байсан гэх боловч Арис түүнд итгэсэнгүй. Маргааш нь ах дүүс Норма дээр дахин зочилдог. Арис Леод хандан Нормад үннээ хэлгэж зөвлөсөн ч тэрээр алдаагаа хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий хулчгаар нэгэн. Ингээд гуруулаа хамтдаа алхаж байтал Арисын мөрөн дээр нь цэнхэр шар өнгөтэй ирвэхээ сууна. Улмаар Лео Норма хоёр түүний зургийг нь дарах ба энэ үед Норма Леогийн шинэ найз охинтойгоо ахуулсан зургийг Гадрины тойм зурагнаас нь харчихдаг. Гэтэл Лео уцаа шуутхан л халаасандаа хийж Нормаг юун тухай яриад байгааг ойлгохгүй байгаа дүр эсэглээ. Норма уурлан гэрлүүгээ буцаад алхахад Лео түүний араас нь очиж энэ охин зүгээр л найз гэж тайлбарлана. Норма Арисаас өөрт нь үннийг хэлэх хэмээн түүнийг хүнд байдалд оруулдаг. Эцэст нь Арис дүүгийнхээ талд орж энэ охин зүгээр л түүний найзаа гэж хэллээ. Гэсэн ч Норма итгэсэнгүй. Тиймээс ах トゥ хоёрыг өөрийг нь тэнэг амтан мэт харьцлаа хэмээн тэднийг явахыг хүснэ. Гэртээ ирсний дараа Арис Лео хоёр маргалддаг. Арис Леог алдаагаа засч Нормад хүндэтгэлтэй хандахыг хүсдэгч Лео Арисыг гэмгүү цагаан дагтаа биш гэж хариулна. Лео Арисыг Нормад хайртай гэдгийг нь мэддэг болж таарлаа. Ах トゥ ус бараг л нудраг зөрүүлдгийн даваан дээр Арис явж Нормагийн гэрлүү буцахаар шийднэ. Норма түүнтэй ярилцахаас татгалздагч Арис түүнийг шүнжэнгөө хүлээдэг. Гэсэн ч Норма өрөөнөөсөө гарч ирээгүй тул Арис эмээгийнх нь дуу хураагуур дээр бичлэг хийгээд үлдээв. Харих замд нь ээж нь Арис руу залгаж бааранд найзтайгаа согтуу байгаа Леог авч ирэхийг хүсдэг. Хэдийгээр тэд хоорондоо муудалцсан ч гэлээ Арис Лео дээр очлоо. Гэтэл Лео түүнээс уучлалт гуйж ахыгаа тэврээд өөрийгөө буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрнө. Ийхүү эвлэрснийхээ дараа тэд гэрлүүгээ харьцаадаг. Лео Норма шиг төрлийн охин өөрт нь бүрэн гүйцэд тохирохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч Арисыг Нормад сэтгэлээ илчлэхийг зөвлөнө. Энэ үед Арис өөрийгөө болон Нормаг ойлголцсон гэдэгтээ итгэлтэй болохтой зэрэгцэн тэдний машиныг ачааны машин мөрөгчдөг. Маргааш өглөө Нормад машины ослын улмаас Лео хүнд бэртэл авч харин Арис нас барсан гэх харамсалтай мэдээг сонсгоно. Энэ мэдээг сонсоод Нормагийн зүрх нь шархалж уйлсаар. Хэдийгээр Норма өвдөж байгаа ч Арисын оршуулах ёслолд очихын тулд төвчсээр. Түүнийг явахаас өмнө эмээн түүнд дуу хураагуурыг өгдөг. Ингээд тэдний хөдөлсөний дараа гүүрэн дээр явж байтал машин нь гинэт зогсчихно. Бусад хүмүүс машинаа үзээд завгүй байх үед Норма энэ боломжийг ашиглаад дуу хураагуурыг тоглууллаа. Бичлэгэнд Арис анх удаа хүнд хайртай болсон гэдгээ илэрхийлжээ. Арис Нормад анхны харцаар дурлсан ч Норма дүүтэй аз жаргалтай байсан болохоор хайраа огт илчлээгүй хэмээн бичсэн байлаа. Энэ бүхнийг сонсоод Норма уйлахад цэнхэр шар өнгөтэй ирвэхээ ирж цонхон дээр нь суудаг. Энэ ирвэхээ өмнө нь Арисын мөрөн дээр сууж байсан ирвэхээтэй яг адилхан байв. Тиймээс Норма ирвэхээг даган алхсаар гүүрний нөгөө талд хүрдэг. Гэтэл хөнгөн цагаан тугалган цаасгүйч гэлээ Норма зүгээр байх нь тэр. Яг энэ мөчөд Норма Арисыг өөртөө хамт байгаа гэдгийг ойлголоо. Дараа нь гэр бүлийнхэн оршуулах ёслол дээр очиход Лео тэрэгэнцэр дээр суусан байв. Хэдэн жилийн дараа Норма нисгэгч болчихсон онгоцонд сууж байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Тэрээр Арисын зургийг урдаа нааж түүнээс нисгэхэд бэлнэ үү хэмээн асуудаг. Дараа нь тэрээр онгоцтойгоо газраас хөөрснөөр кино төгсдөг. Юна ресторан.